Авто замын хөдөлгөөнд аюулгүй хариуцлагатай оролцъё. Аюулгүй ажиллагааны дараах энгийн дүрмүүд нь таныг зорцогчдыг эрсдлээс хамгаалах болно. Жолооч та. Өдшийн 23 цагаас хэтрэлгүй эрт унтаж хэвших, сайтар, амарсан байх. Ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурах. Өдөр бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж согтууруулах ундаа мансууруулах төрлийн бодис хэрэгэлсэн эсгээ шалгуулах. Автомашинд үзлэг хийх хуудасны дагуу өглөө бүр үзлэг хийж эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд автомеханикт мэдэгдэн засвар хийгдсэний дараа ажилдаа гарах. Авто замын хөдөлгөөний дүрмийг чанд баримталж шорон замд 60 км/цаг, хатуу хучлалтай замд 80 км/цагаас ихгүй хурдтай зорчих. Нийт ослын 70-80% нь хурд хэтрүүлснээс шалтгаалдаг бөгөөд хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5% буурдаг тухай олон улсын судалгаа байдаг. Хамгаалах бүс зүүх нь амь насыг 90 хүртэлх хувиар хамгаалдаг тул жолооч, зорчигч нар бүгд бүс зүүсний дараа хөдөлгөөнийг эхлэх. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед жолооч гар утсаар ярьсан тохиолдолд гар утсаар ярихгүй байхыг зорчигч анхааруулж хэлэх. Шөнийн цагт оройн гэрэлтэд явхан зам дээр байгаа мал бартаа саадыг харахгүй байх нөхцөлийг үүсгэж осод өртөх эрсдлийг бий болгодог. Иймд шөнийн цагт холын гэрэлтэд зорчиж автомашинтай зөрөх үед ойрын гэрэл рүү шилжүүлж байх. Гүйцэж төрүүлэх хориотой тэмдэг байрлуулсан болон үргэлжилсэн цагаан зураастай хэсэгт гүйцэж төрүүлэхийг хоригдсан байдаг. Гарч замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах. Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж төрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бол хажуугийн суудалд сууж зорчигчоос тусламж авч байхыг зөвлөж байна. Авто замын хөдөлгөөнд аюулгүй хариуцлагатай оролцъё.